Сайн бацгаана уу? Надагчуудаа хайрдаг үе. Мэдчилгийн хүргэлт маань үргэлжилсээр ээлжид шинэхэн дугаараа маш гоё мэдчилгээгээр та бүхэндээ төлөвлөлөн хүргэж байна. Бяцхан үрсийн минь эрдмийн анхны гарааг эхлүүлж амьдралынх нь хамгийн нандин дурсамжийг мөнхөж өгсөн хайртай багш нартай баярлалаа хэмээн Цолмон жаргал Загдаа нартаа бэлтгэл бие бүлгийн бяцхан шавнараас нийлгээсэн маш гоё мэдчилгээг хамтдаа уламжилцгаая. Надагчуудаа хайрдаг үе. Мэдчилгээ хүргэлт маань үргэлжилсээр ээлжид нэгэн хайр цацруулсан мэдчилгээ хамгийн анхны цэцэрлэгийн багшаа баярлуулахаар ийм гоё тэвэр дүүрэн сарнаатай 274 дугаар цэцэрлэгийг зорин ирсэн байна. Энэ удаагийн маань шинэхэн дугаарт эрхэм багш нар маань Цолмон баяр Загдаа багш нар маань өргөдөн оролцож байна. Юун түрүүнд багш нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Баяр сайхан болж гин үү? Сайхан байна. Оо, маш сайхан боллоо. Миний авьяаслаг бяцхан хүүхдүүдийн сурсан мэдснээ эцэгтэй тайлгнасан сайхан өдөр болж байна. Маш амжилттай зохион байгуулагдлаа. За хүүхдүүдтэйгээ баяраа тэмдэглээд ёстой л нөгөө бужигнаад хайр цацарж байх шиг байна энэ өргөөнд. Хамгийн гол нь хүндэтгэл юугаан өргөн барьж дүүгийнх нь гарт хэлхийг хүссэн үхс бүхэнтэйгээ эцэг эхчүүд нь энэ цаг мөчид манай хамт олноор дамжуулж хоёр багштай баярын мэнд хүргэж байгааг хүлээн авна уу? Баярын мэнд хүргэе. Баярлалаа. За юун түрүүнд мэдчилгээгээ эхлүүлэхээс өмнө дүүн бас та хоёроо энэ бичлэгийг үзэн суугаа эрхэм дотны хүмүүстээ өөрсдийгөө товч танилцуулаасаа гэж хүсэж байна. Багш нар маань боловсролын салбарт хэддэг жилдээ ажиллаж байна. Хэддэг ангиа төгсгөж байгаа вэ? За юуны түрүүнд нийт эцэг хасран хамгаалагч хайртай бяцхан хөөрхөн шавнараараа маш их бахархаж байна. Тэгээ боловсролын салбарт нийт 6 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2 дахь ангиа төгсөж байна. Миний хувьд бол одоо боловсролын байгууллагад 14 дахь жилдээ ажиллаж байна. Төгсгсөн анги гэх юм бол одоо 7 дахь анги нь болж байна. За баярлалаа. Тэгээд би төгсөлтийн баяр бүр дээр очихоор багш нарын нүдэнд нэг цаанаас л нулимс цэлэгнээд идэг юм шиг байлээ. Тэгээд бүр цэцэрлэгийн багш гэдэг бол хин хүний амьдрал маш гоё тод дурсамжийг үлдээдэг байхаа гэж бодож байна. Яагаад гэхээр багш нараа анхны бүхэн амьдралд дэндүү үн цэнтэй байдаг. Аав ээжийн алдраа жаахан үрсийн хамгийн анхны багшаа гэж дуудсан алдар гав яг хүртсэн. Та хоёртоо бас энэ гоё амжилтаа баттгаж байгаа өдрийн мэндийг гэж бяцхан шавнар нь мэдчилгээ дэвшүүлсэн байна. За баярлалаа. За одоо тэр мэдчилгээг хэдүүлээ хүүхдүүдийнхаа энэ гоё нэжигнсэн алга ташилтаагаар сонсоход бэлэн болсон байна. Айлтхан та хоёртоо өргөн барьж байна. Төөх хөрөхгүй жаахан гарт нь тоглоом атгуулж анх сургасанд баярлалаа багшаа. Учираач мэдэхгүй жаахан үрсийг минь өгтөн авч амьдралынх нь анхны дурсамжийг мөнхөлж өгсөнд баярлалаа. Аав шиг нь хүүхдүүдэд минь халамжтай байж ээж шиг нь инхрээлж өсгөж өөрийн хүүхдээсээ ч дутаалгүйгээр үдээ зэрэгтэй болгож өгсөн нь эрхэм хоёр багшийн минь ач юм шүү. Цэцэрлэг минь баяртай, багш минь баяртай гэж хэлээд баг балчир үрсэн одоо сурагч боллоо шүү. Үсгээ асуудалгүй сайн сурнаа багшаа. Ачид багш нараас авсан эрдэм мэдээлгээр онц сурлагатай мундаг сурагчид болно. Одоо харин та хоёртоо маш их баярлалаа. Төгсөлтийн баярын мэндийг хүргэе. Бид таньда хайртай шүү. Бэлтгэл бие бүлгийн шавнараас нь гэсэн байна. За тэгээд энэ олон хүүхдийн хайр шингэсэн баглааг өргөн барий хүлээн авна уу? Ангид нь орж ирээд бараг нэг 2 минут болоход л ер нь жоохон толгой нөлөө өвдөг шинжтэй л байх шиг байна. Тэгэхдээ та бүхэн маань энэ ажлыг 6 сар тэгээд бүр одоо зарим нь 6 жил 10 хэдэн жил түүртэлгүйгээр хийгээд эднэрийгээ бүр санан өглөө бүр ажилдаа яардаг байхаа л гэж бодож байна. Өөдсгөн бяцхан шавнар нь өөдөөс хараад сууж байгаа. Бас энэ дурсамжийн бичлэг явж байгаа. Шавнартай хандаж гоё сэтгэлээсээ хуваалцъя тэхүү. За тэгээ. Миний хөрхэн шавнар нь их орондоо хэрэгтэй, ээж авдаан ачлалтай, эхийг бүтээсэн эрдэм номтой, оюунлаг сайн хүүхдүүд болоорой гэд багш нь өрөөлөө төвшүүлье. За хайртай шавнар та мөн асран хамгаалагч эцэг эхчүүдтэй үнэхээр та нарын минь дэм тусал бид тэрийг чинь одоо ажил
одоо нөгөө нэг үр бүтээлтэй байх нь та нарын минь тус шүү. Та бүхэндээ хайртай шүү. Маш гоё дурсамжийг хамтдаа бүтээлсэн та бүхний амьдралд сайн сайхныг хүсье. Соён гэгэрүүл хийх үйлсэд нь амжилт хүсье багш нараа. Сайхан баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.